Монгол улсын нийслэл Улаанбаатар хот нь Богдхан, Чингэлтэй, Баянзүрх, Сонгон хайрхан уулын дунд тэдгээрээс их авсан 25 томоохон хуурай сайрууд болон туул, сэлб, улиастай, толгойтын голын бэлчирт байршилтай тул үер усны аюулд өртөх магадлал өндөр, урын үерийн эрсдэл ихтэй бүсэд багтдаг. Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотод хүн ам төвлөрн суурьснаас гэр хороолол хүрээгээ тэлж үерийн эрсдэл бүхий газруудад айл өрхүүд ихээр суурших болсон билээ. Манай энд 2008 оноос хойш хөрсний ус маш их хэмжээгээр гараад одоо манай 069-ийн Цэргэн гэдэг 1-р гудамнаас 4-р гудам хүртэл одоо энэ Хилжээ хотхны энэ орчинд бол маш их хөрсний устай. Ерөөсөө амьдрах нөхцөл хүнд одоо айлуудын байшин сав нуурсан, хаан цуурсан ийм байсан. Манайх энэ ч одоо Жорлонгийн ус нь хайлаад гараад ирнэ. Тэгээд хашаагаар дүүрэн удаа нөгөө борооныхоо устгаа нийлээд нөгөө өтгөж ингэн одоо холилдоод урсаж явдаг байсан шүү дээ. Үерийн өндөр эрсдэл бүхий 10 хороонд үерийн хамгаалтын 70 сувг барих, айл өрхийн ариун цэврийн байгууламжуудыг сайжруулах ажил хийгдэж байгаа бөгөөд оршин суугчид үерийн эрсдлийг багасгах, дасан зохицох арга хэмжээнүүдийг хөрш, гудамж, хорооны хэмжээнд төлөвлөн өөрсөддөө туслах бүлгийн зохион байгуулалтанд орон ажиллаж байна. Монголчууд бидний хувьд дэлхийн дулаарл гэдэг зүйл алс холд сонсогдож байж болох юм. Гэвч аюул эхлэхдээ алсаас сонсогдсоор айчмдаа ойртон ирдэг гэдгийг мартаж болохгүй. Бидний дэлхий, бидний эх орон, бидний хотод биднээс шалтгааллах зүйл дэндүү олон.